Ордын үндсэн хуулийн дагуу бүрэн эрхэн эдэлсэн бүгд наримдах Монгол Ард улсын нийслэл Улаанбаатар хот. 16 дугаар жирны Шарагчин хонин жилийн зуны тэргүүн сарын 20-нд Улаанбаатарт болсон Азийн буддистуудын анги тээвний баг хурлын 5 дугаар ерөнхий баг хурлын хүнд зочноор эрхэмсэг дээд Далайлам урагдсан барилхад Азийн буддистуудын анги тээвний баг хурлын ерөнхийлөгч Хамблам Номч Мэргэн авч гомбож болон ерөнхий баг хурлын бэлтгэл хорооны гишүүд ёслол төгөлдөр өгтөн авлаа. Монголын буддистуудын төвийн тэргүүн Хамблам Номч Мэргэн авч гомбож байсан ажиллагаар Азийн буддистуудын анги тээвний хөдөлгөөн 1970 онд үүсч өгжөөд 10 жилийнхэн ойг 5 дугаар ерөнхий баг хурлынхан үеэр ёслон тэмдэглэлээ. Буддистуудын анги тээвний энэхүү хөдөлгөөн өнгөрсөн хугацаанд улам бүр өрнөн дэлгэрч олон улсын нэр хүнд нь ихээхэн өндөржиж одоо Азийн 10 гаруй орны буддистууд хамрагдан сүсгтэн олныхон санаа бодлыг илэрхийлсээр байна. Хүндэт зочин эрхэмсэг дээд Далайлам богдыг гандан дагчин хийдэд морилон ирэхэд Хамблам Номч Мэргэн авч гомбож болон тус хийдийн мяндаг тушаалтнууд лам хуврагууд Буддийн шишнийхэн тогтсон ёс журмаар нянсан сэмбэр мөргөж утан авч хүндэтгэл үзүүлж байна. Ийхүү 14 дугаар Далайлам богд Далайлам гэдэг нэрийг өргөмжлөн олгосон Монгол газарт мориллоо. Дээрхийн гэгэн богд гандан дуган тусгайлан зассан сентид ёслол төгөлдөр заларч буян авралыг өрөөсөн хурал намын ажиллагаанд оролцлоо. Эрхэм хүндэт дээд зочноо морилон ирсэн явдал зориулж гандан хийтийн саваартнууд мандал өргөж бурхны хүсэн төвийг Хамбламтан өргөн барилаа. Өндөмчлөн Монголын эрт дээр үеийн уламжил ёсоор Цэлэм хөх тэнгэрийг бэлэгдсэн алд цагаан хадгаан эдээний дээд ариун цагаан сүв алтман муралтай яганд хийж өргөн дэвшүүллээ. Далайламтан энэ бүхний болгоонс яриход хариуд нь хамаг амьтны тусын тулд шашин бурхан өнө мөнхөд оршин тогтхыг өрөөж бэлгийн нандин эрдэн ном шашны нандин шүтэн бурхан тэргүүднийг хайрлаа.
Гандан төгслийн хийдэн хурал номын сүм дугнаас гадна дорн технэр барахгүй дэлхийд техник гайхагдах эртний энэтхэг төвд Монголын эрдэмтэн мэрэг бандитаа нарын тойрон үлдээсэн ном судраар элбэг юм билээ. Далай ламбагт гандан төгслийн хийдийн номын санд саатан морилж тэрхүү ном судрын өвсөнгээс таалал таяа үзэж гэгэн ухаандан болгоолоо. 닥슬로도 사가시로 돼. 땅상 뭐죠? 닥슬로도 와죠. 닥슬로도. 눈도 참모. 닥슬로도 눈타. 눈도 분시. Эрхэндээ далайлан богд сүсгтэн олон хандаж юуны өмнө гүн зузааны хөрлөл найрамдал халуун сэтгэл өгүүлэн би та бүхэнтэй учрын залгаж байна. Та бүхний тухай урд өмнө олонтой сонсож удаан хугацаанд бодсоор яваад өнөөдөр ийхүү учрын залгаж байгаадаа би их баяртай байна гэлээ. Азийн бүтээгдэхүүний эмгтээвний баг хурлын 5 дугаар ерөнхий баг хурал 1979 оны 6 дугаар сарын 16-нд нэгдэж ерөнхийлөгч Гомбожив хөдөлгөөнийхэн ээлж зорилтын талаар дэлгэрэнгүй хэллээ. Хурлын хүндэт зочин эрхэмсэг дээд Далайлам хуралд оролцогчдод хандаж Бурхан багшийн эмгтээвний сургаалыг мөрдөн ажиллахын чухлыг онцлон тэмдэглээд бүхэнд сайн сайхны өрөөлөн айлтгахад хуралд оролцогчдод халуун дотнд хүлээж авлаа. Эрхэндээ Далайламд Азийн буддистуудын эмгтээвний баг хурлын үүсч хөгжсөний 10 жилийн өв тохиолдуулан буддистуудын эмгтээвний хөтөлбөрөнд ивэл өршөөлийг үзүүлж ихээхэн хувийн оруулж байдгийг үнэлж Азийн буддистуудын эмгтээвний баг хурлын хүндэт медалаар шагнасныг ерөнхийлөгч Гомбожив ёс төртэй гардуулан өглөө. Эрхэм хүндэт зочин 5 дугаар ерөнхий баг хурал морилон оролцохын зэрэгцээгээр Монголын хөдөөр нутагт зочлон нэгдэлж мачтын ажил хөдөлмөр ахуй амьдралтай танилцахад түүний газар үрийн халуун дотнд хүлээн авч хүндэтгэл үзүүлж байлаа. Улс их орн богино хугацаанд хөгжин цэцгэлж, хүн ард нь амгалан жаргалтай ажиллаж хөдөлмөрлөж, ихийг бүтээж байгаа Монголын сайхан орныг эрхэмсэг дээд Далайлам багтан цэерхлөө. Монгол орн дэлхийд дээрээс уламжлуулсан хурдан барьны уралдааныг хүндэт зочин их эзэнийхлөө. 14-р Далайламтан гадаад дотоодын сонин хэвлэл мэдээллийн сурвалж эрхтийн тавьсан асуултанд хариулт өгч социалист Монгол оронд ирж олон улсын энэхүү хуралд оролцсон улс орны хөгжил цэцгэлэлт хүн ардын аз жаргалтай амьдрал лам хуврагуудын сүсгтэн олныхон гэрэлтэгцийг хангаж шашны ёслол үйлдэлийн чөлөөтэй явуулж байдагтай танилцахад өндөр сэтгэлдэлтэй байна гэж хэллээ.